жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд бол энэ яг яаж хамгаалах юм бэ? Нөгөө талдаа хувьцаа эзэмшигчдийн хурал гэдгийг яаж хийх ёстой юм? Нөгөө талдаа бас давхар юу гэхээр хувьцаа эзэмшигч хэнийгээ хэлэх юм? Том жижиг юугаар ялах юм гэдэг энэ бүх зохицуултууд нь хуулиндаа маш бүдэг баг байхгүйтэй адилхан байгаад гэсэн болоод өнөөдөр ингээд юу гэдгийг компаниуд бол хувьцаа эзэмшигчдийн хурлаа ихэнх нь одоо цахимаар хийдэг болчихлоо. Цахимаар. Цахимаар хийж байгаа чинь бол яг ингээд одоо давгцгүй хүчин зүйлээс болоод хийдэг байсан цаг үе байгаа. Гэхдээ одоо бол нөхцөлөө шал өөрчлөлөө шүү дээ. Тэгэхээр ийм байхад цахимаар хийж байгаа чинь нөгөө талдаа хувьцаа эзэмшигчдийн хувьд итгэл төрүүлэхгүй байх, итгэл төрөхгүй байх энэ нөхцөлийг бүрдүүлчихэж байгаа. Тэр цахимын араас юу ч хийж ярьж байгаа мэтлээ энэ ч мэдэхгүй шүү дээ. Нөгөө талдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн нөгөө хуулиараа компанид хуулийн дээр бол нөгөө заавал 1% гэдэг шаардлагыг тавьдаг. Аливаа асуудал гарлаа гэдэг. Тэгтэл нөгөө 1% гэдэг өгчөө өөрөө компанид хуулийн янз бүрийн нэг дээр байдаг заалахгүй юу? 1% гэдэг чинь хичнээн чинь апо хувьцаат компани 1% хэдэн төгрөг болох юм. Тэгэхээр тэрийг гомд санал гаргаа явъя гэхэд тэр хэмжээний байж иж гомд гарах хэрэгтэй болчихдог. Нөгөө талдаа жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгийн их одоо бухимдуулдаг юм юу гэхээр одоо жижиг хувьцаа эзэмшигч их хаш хөрчлөө шүү дээ. Энэ тохиол Монгол улсад үйлчилж байгаа нөгөө тэмдэгтийн харамжийн тухай хууль гэж байгаа. Тэмдэгтийн харамжийг ийм нөхцөл төлнө гэдэг. Энэ дээр нөгөө гомдол гаргаа явж байгаа жижиг хувьцаа эзэмшигчдийг бол гомдол гаргаж байгаа үнийн дүнгийнхээ тодорхой хуваар тэмдэгтийн харамжийг төлгөө заачдаг. Чи юу гэсэн үг вэ? Хохирсон дээр нэмээд тохироо гэдгийг төр өөрөө хуульчлаа өчөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдал ч өөрөө эргүүлээд жижиг хувьцаа эзэмшигчдийг ер нь Монголын хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэхгүй байх. Англиар бол одоо ликвидит гэж ярьдаг. Одоо манайхан дээр Монгол дээр орчуулах юм бол хөрвөх чадвар гэж ярьдаг. Манай санхүүжилт хороо Монгол банкнаас гаргадаг тайлбар хөрвөх чадвар гэж ярьдаг. Энэ хөрвөх чадрыг бууруулж байгаа хамгийн том нөхцөл хүчин зүйл бол ерөөсөө хохирон дээр нэмж хохироо гэдэг хуулийн философитой яваад байдаг учраас манай хөрөнгөний зах зээл дээр томцуул орж ирээ, гадныхаа орж ирээ, жижигүүд нь томрыг гэдэг сонирхол ерөөсөө байдаггүй. Зөвхөн нэг ав зарах нэг тийм арилжааны маягтай яваад байдаг. Энээсээ болоод энэ зах салбар маань ерөөсөө өвчдгүү. Тэгээд нөгөө талд мөн хувьцааг эзэмшчихэд байхад нөгөөдхийг нь бүртгэдэггүй асуудал бас байна. Одоо яг одоо иргэн гамбай миний хувьд хүртэл гарсан тохиолдол байгаа байхгүй юу? Юу гэхээр би ингээд арилжаанд ороод тодорхой компани одоо нэрийг хэлж болохгүй дээ. Тодорхой компани хувьцааг аваад тодорхой брокеринг компаниар дамжуулж авчаа шүү дээ. Энэ тохиолдолд нөгөө брокеринг компаниас дамжуулж авсан тэр хувьцаа маань брокеринг компани тэр бүртгэлтэй ап гар утсан дээр болон веб суурь дээр харагдаад байгаа хэрнээ үнцаасны төлөвс хаалгын зөв дээр орт мэдээр очиог байсан. Ингээд нөгөө жижиг хувьцаа эзэмшигчийн хувьд бол ноогдол ашиг орохгүй байсныг анзаараагүй би сая сүүлд нь шал өөр тохиолдолд мэдээд авчихсан. Тэгээд тэрнийг ингээ гомдол гаргаад шийдүүлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацааны ноогдол ашиг байхгүй болчихсон. Яг бүртгэл байхгүй гэдэг. Энэ хүч шинүүд бол нэлээд гарч байна. Одоо нэр бол тухайн үнцаасны компанид бол ярьж хэлж тохирсон боочроос иймэрхүү байдлаар зөндөө асуудал байгаа. Тэгвэл одоо энэ гарч байгаа зөрчлүүдээр нь одоо ямар хэмжээний арга хэмжээ авч одоо жижиг хөрөнгө оруулагч ээлтэй одоо орчин тойрон бий болгохын тулд одоо ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж бодож байна. Ер нь бол одоо юу гэдэг бид нар ингээд жижиг хувьцааш нийлээд одоо манайх чинь ингээд би ч өөрөө ингээд open mind MSC гэдэг томоохон нөлөө бүх хөрөнгө оруулагчдыг жижиг нийлсэн хөрөнгө оруулалтын нийгэмдээ өдөртөө үсэг байгаль өдөртөө явж байна л да. Хамгийн гол нь дээр юу гэдэг вэ? Бид нар хуулийн эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах их нэг процессын хууль тогтоомжийн хуулийн дагуу маш их удаан хугацаа орно. Тэгвэл бид нар ихний хэлцээнд журманд нь өөрчлөлт оруулъя. Тодорхой журмууд дээр ийм үүсэл солиотгооч гэдэг одоо юу гэдэг санхүүжилт хороо Монголын өрнгийн биржид дээр хүсэлтэд тавиа явдаг. Энэ бол тодорхой зарим маш хурдтай шийдэх боломжийг шийдээ явж байна. Зарим нь тухайн байгууллагын хяналтын зөвлөл гэдэг юм уу ямар нэгэн хороо тузын хуралдаанаар шийддэг учраас тэднийг бас хүлээж байгаа тохиолдол байдаг. Хамгийн гол нь одоо бидний хийж чадж байгаа боломжтой арга бол нийгмийн массыг хамарсан хэмжээнд асуудлыг өргөн хүрээнд дэвшүүлж сая тэр шийдэгдэж байгаа. Сая манай нэгэн том банк бол үг үсгийн найруулгын алдаанаас болоод жижиг хувьцаа эзэмшигчдэд маш том шокийн мэдээ өгөөд тэр нь эргээд нөгөө хөрөнгөний зах зээл дээрх айгүй том ингээд уналтыг бий болгож байгаа. Хаш нэгээд 2-3 өдөр дараалал доошо унжих жишээтэй. Тэр нь зүгээр нэг юм үг үсгийн найруулгын алдаанаас л болж байгаа. Гэгмэшлэнгээр ингээд бид нар тэр найруулгын алдааг нь мэдээгүй байж байгаа. Сүүлд нь дахиж уншаад үзсэн. Үнэхээр найруулгын алдаа байсан. Иймэрхүү байдлаар бид нар ингээд тэр зах зээлээ хөгжүүлэхийн тулд дотроосоо ингээд
энэ асуудлуудыг шийдээд явж байгаа юм байгаа. Энэ заалтууд болохгүй байна. Энэ журмын энэ заалт болохгүй байна. Одоо ч манай Монголын хөрөнгийн бюджет нь одоо энэ хүнд байгаа. Энэ хөрөнгийн бюджет тузан юм 2012 оны шийдвэр байгаа. Одоо хэдэн жил үү? Бүтэн үе өнгөрчөөд байна шүү. Тэр үед гарсан арилжааны журам нь өнөөдөр хүртэл хүчин төвлөр явж байгаа. Тэр журам дээр байгаа тодорхой тооны заалтуудыг одоо өөрчлөё. Тузан хуралдуулаач гэдэг төсөлтөө өгсөн байгаа. Тэр тодорхой өөрчлөлтүүдийг хийчих юм бол яг энэ хөрөнгөний зах зээл дээр оролцож байгаа томч байж жижигч бүх оролцогчдын эрх ашиг нэлээд гайгүй хамгаалагдах заалтууд бол байгаа. Нөгөөд бол бид нар бас санхүү зүйн хор болон сангийн яамны баталсан гэж уран байдаг. Одоо энэ хөрөнгөний зах зээлд оролцож байгаа хүмүүсийг идэвхтэй оролцуулаад хүүхний орлогын албан төрийн хуулинд хөнгөлөлт оруулсан заалт байгаа. Тэр заалтыг хэрэгжүүлэхийн тулд гаргасан журам нь өөрөө алдаатай. Томьёо нь алдаатай, бодолт нь алдаатай. Ийм нэг журам яваад байгаа. Тэрнээс бол одоо тэр бол өнгөрсөн онд батлагдсан журам. Одоо яг жилийн онд баг ирэх гэж байна. Гэтэл одоо ингээд хүмүүсийн нөгөө хүүхний орлогын албан дотор тэд 0.6 гаргаад эхэлж байгаа усууд. Тэн дээрээс ингээд харангууд нөгөө тухайн тэр журам нь өөрөө алдаатай байжээ гэдгийг одоо хүн болго ойлгоод эхэлж байгаа байхгүй. Тэгээ энийг бол одоо болох хэрэгтэй байна, засах хэрэгтэй байна. Тэгээд тэр бодолтуудаа жумаа өөрчлөөч гэдэг бид нар хүсэлтэд тавиа явж байгаа. Сүүлийн үед одоо яг сүүлийн 5 жилийн хугацаанд харж үзэх юм бол ер нь Монголын хөрөнгийн бирж ер нь мөчлөгтэй болсон юм шүү. Одоо яг 3-аас 5 сарын хооронд гин унж эхлэв. Тэгэл буцаал 100 ингээ баг багаараа сэргийж эхэлдэг нэг тийм болцсон. Тэгээ ер нь бол бас одоо энэ жил гэх юм уу ер нь цаашдаа ер нь Монгол хөрөнгийн зах зээлийн төлөв байдлыг таны зүгээс одоо яг ямар байдалтай болж хөгжинэ гэж харж байгаа бол. За яг энэ нэг зүй тогтвол байгаа. Энэ ганц Монголд гэхгүй ерөнхийдөө дэлхийд байдаг дэлхийн хөрөнгөний зах зээлд байдаг энэ зүй тогтол. Тэр нөхөр нөгөө нэгдүгээр ногдол ашигын бодлогууд зарлагдана. Хоёрдугаар нөгөө өнгөрч жилийнхээ эцсийн авлалын тайлангууд гарч ирдэг үе. Тэгээд тэрнээс болоод яг бүртгэлийн өдрөөр бас ойлголт байгаа. Бүртгэлийн өдрөөс өмнө бол тодорхой компаниуд тодорхой хувьцаараа тодорхой өр өсдөг. Бүртгэлийн өдрийн дараа бол нөгөө хангалттай ашиг хийсэн гэж үзсэн арилжаачд бол гараа явна. Арилнаа зарах гэсэн үг шүү дээ. Тэгээд ханш бол ундаг. Тэрний дараагаас нь юу гэлдэг нөгөө манай улсын хувьд бол жишээ нь нөгөө амралт зугаалгын сезонод эхэлдэг. Наадан бол хүүхд ийм баяр болно. Тэрний дараагаас нь болохоор нөгөө зуны их урт амралтууд эхэлждэг. 8 сар, 7 сар дээр ч ерөнхийдөө улс таяр баг амарч байгаа. Энэ хугацаанд бол ерөнхийдөө зах зээл бол нийт арилжаа бол ингээд доош буудаг. Хөрөг чадвар бүр доош буу шүү дээ. Нөгөө талдаа ханшин ч унаад эхэлдэг, бас докторжоод эхэлдэг. Тэрний дараа бол нөгөө бүх хүмүүсийн амралт дуусаад сургууль цэцэрлэг эхлэнгүүт буцаад ингээд өсөө явдаг. Ийм зүй тогтол байдаг. Өнгөрсөн жил бол зарим компани хувьцаан дээр бол энэ бол зүй тогтол үүслээгүй. Ерөнхий массаар бол үйлчилж байгаа. Тийм үйл бол байдаг.